Манай эртний 1-р зуунд Ромын хаан тус дэлхийд ноёрхож байхад зүүн хязгаараас тис өөр соёлыг түүжүүлсэн шинэ хөдөлгөөн мэндэлсэн юм. Тийм ээ. Энэ еврей хүмүүсийн дундаас эхэлсэн ба. Тэд хэдэн зууны туршид дэлхийд даяар тархаж ботарсан ард түмэн юм. Гэхдээ хаан амьдарч ямар хэлээр ярихаас үл хамааран тэд цор ганц үнэн бурхныг хүндэлдэг Авраамийн үр сад гэдгээрээ ялгардаг байв. Тэд жил бүр ариун баяр ёслолыг тэмдэглэхээр Иерусалимыг зорино. Пентекост хэмээх баярын үеэр тэнд ирсэн зочид өөрсдийнх нь хэлээр тун цэвэрхэн ярих хэсэг еврейчүүдтэй тааралджээ. Тэд Ромын цэргүүдэд цовдлуулсан Есүс гэдэг хүний тухай маш ойлгомжтой ярьж байв. Тэдний яриагаар Есүс үхлээс амьлан Израилийн хаанаар өргөмжлөгдөө зогсохгүй бүх дэлхийн хаан болсон ажээ. Есүс хүмүүс цоо шин үнэт зүйлсийг сонгон авч Бурхны хаанчлал дотор түүний захиргаан дор амьдрахыг урьсан. Үүнийг сонсоод олон мянган еврейчүүд Иерусалимд үлдэж тэр хөдөлгөөнд нэгдсэн. Уг хөдөлгөөн улам томорч нөлөөнд хэлсээр олонний дэмжлэг авч эхлэв. Гэхдээ Иерусалимийн сүмийн шашны удирдагчид энэ бүхнийг шашны аюултай номлол гэж үзэн Стефан хэмээх нэг удирдагчийг нь барьж аваад алсан юм. Одоо Иерусалимд байх аюултай болсон тул ихэнх итгэгчид Юудэ аймгаар таран зугтацгаажээ. Бүх юм ингээд л дуусч байгаа мэт санагдаж болох ч үндэ энэ бүх бэрхшээл уг хөдөлгөөнийг Иерусалимаас гадагш түгэх шалтгаан болсон юм. Ингээд Үйлс номын дараагийн хэсгийг харцгаая. Тард зугтсан дагалдагчид эртний дайснуудынхаа нутаг болох Самартч хүртэл очисон байдаг. Янз бүрийн л хүмүүс Есүст итгэн дагаж байсныг Лук бидэнд харуулахыг зорьсон юм. Жишээ нь Самарт нэг бөө Есүст итгэсэн хүн эрх хям хөөлгүй бусдад үйлчлэх ёстойг хатуу аргаар ойлгосон байдаг. Мөн Этиопийн хааны элч Филипптэй Исая номын тухай ярилцаад Есүсийн хөдөлгөөнд элсэхээр шийддэг. Есүс өөрийн үйл хэрэгээ яг л хэлсэн ёсоор Юудэ болон Самарт түгээж хэлсэн. Тэр ч сайн хэрэг шүү. Харин Иерусалимд Тарс хотын Саул тун завгүй байв. Тэр бол энэхүү шинэ хөдөлгөөнийг эсэргүүцэгч шашны элитүүдийн нэг бөгөөд Есүсийн дагалдагчдыг олж баривчилж байлаа. Маш харгас хүн шүү. Гэхдээ түүний өнцгөөс харвал Израиль өмнө нь өөр бурхтыг шүтэж хуурамч шишүүлэгчдэд хуурдаж явсаар сүрж байсан төвхтэй. Түүний бодлоор эдгээр хүмүүсийг зайлуулах нь Израилийг болон эзний нэр төрийг хамгаалж буй хэрэг байв. Өнөөх хөдөлгөөн хой зүгт Дамаск хот хүртэл түгсэн байгааг Саул сонсоод тийш очиж итгэгчдийг баривчлахаар морджээ. Саул замдаа үхлээс амилсан Есүстэй гинэт учирдаг. Есүс түүнээс яагаад өөрийг нь эсэргүүцэж байгааг асуугаад цаашид өөрийг нь Израиль болон бүх үндэстэн төлөөлөх тушаал өгөв. Саул алмааран гайхаж хэлэх өгөөч олсонгүй. Тэгээд Дамаскт очоод хэдхэн хоногийн өмнө эсэргүүцэн тэмцэж байсан Есүсийн сайн мэдээг өөрөө тухаглаж эхлэв. Хэн ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Харин тийм. Үүний дараа болсон явдал ч мөн адил. Далайн эргийн Кайсер гэдэг хотод Корнел хэмээх зуутын дарга амьдарч байв. Ромын дарлал зовж буй еврейчүүдэд түүнийг үзэн ядах шалтгаан мундахгүй. Тэнгэр элч түүн дээр ирж Петр гэдэг хүнийг урьж авчир гэв. Тэгээд Петрийг ирэхэд Корнел бүх хамаатан садан найз нөхдүүдээ гэртээ цуглуулсан байлаа. Энэ бол онцгой явдал байв. Еврей хүмүүс бузардахгүй тулд еврей бус хүмүүсийн гэрт ордгүй байсан юм. Тэгвэл Петр яах бол? Энэ бүхнээс өмнө Петр нэг илчлэл үзсэн байлаа. Эзэн Петрт еврей хүмүүсийн эдхийг цээрлсэн амьтдыг үзүүлээд эдгээр амьтдыг идсүгэ гэж хэлсэн байдаг. Гайхсан Петр хариуд нь би хизээч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэв. Гэтэл эзэн түүнд миний цэвэр болгосон зүйлийг бузар гэж буудууд гэв. Ингээд л тэр үзэгдэл төгссөн аж. Тэгээд Петр хоолны шин дэглэмтэй болсон уу? Үгүй ээ. Петр еврей хүн учраас насан туршдаа уламжлалт хоолны дэглэмээ сахисан. Гэхдээ тэр үзэгдэл нь Петрийг еврей бус хүмүүсийн өмнө цээрлэлгүй зогсоход нь бэлдсэн юм. Петр тэдгээр хүмүүсийг эзэн Авраамийн гэр бүлийн хэсэг гэж тооцож байгааг ойлгосон хэрэг юм. Тиймээс Петр тэнд очиж Есүсийн тухай ярьж өгсөн. Гэтэл яг л Пентекост баяраар болсон шиг ариун сүнс Ромын зуутын дарга болон түүний еврей бус гэрийнхэн дээр буун ирэв. Шинэ хөдөлгөөн бүрч хурдтай тесрэв. Петр Иерусалимд эргэж ирээд болсон явдлын тухай бусад элч нарт ярьж өгөв. Үүнтэй зэрэгцэн хойд зүгийн худалдааны томоохон хот болох Антиохт еврей бус хүмүүс бүр олноороо Есүст итгэж байгаа мэдээ ирэв. Тэд энэ мэдээг шалгуулахаар Барнаб гэдэг хүнийг тийш явуулав. Барнаб Антиох хотод газрын хүмүүсээс бүрдсэн Есүсийн хөдөлгөөн гал цогтой маш сайн байгааг харжээ. Ингээд Барнаб Саулыг өрж өөртөө хамт Антиох хотод 1 жил ажиллахыг хүсв. Тэд сургаал зааж тентхийн хүмүүсийн дунд амьдарч хөдөлгөөн нь хэрхэн өсөж тэлж байгааг харж байлаа. Антиохын сүм хамгийн анхны олон үндэстнээс бүрдсэн Есүст итгэгчдийн бүлэг байсан бөгөөд тэнд анх Христийнхэн гэдэг нэр түгээмэл болсон юм. Ийхүү Есүсийн хөдөлгөөн нь Иерусалимийн месаник еврейчүүдээс дэлхийд даяар олон үндэстнийг хамарсан хөдөлгөөн болж давалгаалав.
Тэд бүгд ижил зүйлд итгэж байв. Тэр нь цовдлогдсон нас барсан ч хожим нь бүх үндэсний хаан болсон Есүсийн сайн мэдээ юм. Гэвч тэдний энэхүү шин амьдралын хэв маяг нь энгийн Ромын иргэдэд ойлгомжгүй бүр аюултай санагдаж байв. Есүсийн хэлснээр дэлхийн хязгаарт хүртэл түгэх энэхүү хөдөлгөөн тэлэх тусам түүнээс урган гарах зөрчлийн тухай дараагийн хэсэгт судалцгаая.